За сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдөр бүгдээрээ процентынхаа бодлогоодыг давтцгаая. За зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Хэдийн хэсэгт хуваагаад хэдэн хэсгийг нь бутсан байна вэ гэдгийг сайн анхаараарай. За 100 тэнцвэр хэсэгт хуваагаад нэг хэсгийг нь бутсан байна тийм ээ. За энэ бол эхлээд энгийн бутархаагаар илэрхийлдэг тийм үү? Дараа нь энгийн бутархаагаас 10-ын бутархаа руугаа илэрхийлдэг. За 10-ын бутархаагаас процент руугаа илэрхийлдэг. За тэгвэл аливаа тоо юмсыг 100 тэнцвэр хэсэгт хуваасны нэг хэсгийг нь 1% гээд 1% гэж тэмдэглэдэг тийм үү? За энэ тухай бид нэр өмнөх хичээлдэр болон тэлэх хичээлдэр үзсэн байгаа тийм ээ. За энийг өнөөдөр ашиглаж бодлогоо хатцгаая. За манай анги 18 хүүгүнтэй. Энэ нь бүх сурагчдын 40% бол анги хэдэн сурагчтай вэ гэсэн байна. За өгүүлбэрээ сайн ойлгож уншаарай хүүхдүүдээ. Өгүүлбэртөө бодлого алхмынхаа дагуу ойлгож уншаарай. За эхлээд хэдүүлээ бичлэгээ өчье. Хэдэн хүүгүнтэй гэж байна вэ? 16, 18 хүүгүнтэй гэж байна тийм үү? За тэгвэл 18 хүүгүүд нь 40% нь болно. Бүх хүүхдийн 40% болно. Тэгвэл анги 100% нь тэгвэл хэдэн хүүхэд юм бэ гэсэн үг байна тийм үү? Ангийн бүх хүүхдийн тоо мэддэхгүй байна тийм ээ. Тэгээд 100% нь тэр нь 100% болно. За тэгвэл энийг бид нэр өмнө нь үзчихсэн харьцаа буюу пропорц зохиох аргаараа бодож болно. 16 нь 40% юм бол хэдэн 100% бэ гэж пропорц зохиодог аргаараа бодож болно. За харъя хүүхдүүдээ. За 16 40 юм бол хэдэн 100 вэ гэд. За одоо эндээсээ пропорц зохиож болох юм тийм үү? За бас энэ хөндлөн аргаараа бас зохиож болно. 16 40% юм бол хэдэн 100% бэ гэж ингэж бас зохиож болно. За одоо эндээсээ нөгөө захын гишүүд нь мэдэгдэж гэн дунд гишүүд нь мэдэгдэхгүй байвал захын гишүүдээ үржүүлээд дунд гишүүндээ хуваана гэсэн юм аргаараа бодож болно тийм үү? За харъя бүгдээрээ 16-гаа тэгвэл 100-аа үржүүлэн тийм ээ. Хоёр захын гишүүд нь мэдэгдэж байгаа учраас. За тэрийгээ дунд гишүүндээ хуваагаад өгчнө. За тэгвэл хэдэн хүүхэдтэй нэ? 40 хүүхэдтэй байх нь. За тэгвэл 16 нь 40% юм бол анги 40 хүүхэд нь байсан юм байна гэсэн үг байх бодлого байсан байна тийм ээ. За дараагийн бодлогоор харъя. Чимгээ сарын цалингийнхаа 30% буюу 240 мянган төгрөгийг хоригдлолтоо хийжээ. Тэр хэдэн төгрөгийн цалин авсан бэ? За бодоорой хүүхдүүд дахиад сайн уншаарай. Сарын цалингийнхаа мэдээ сарын цалин бүгдээрээ 100% болно гэсэн үг тийм үү? Тэр сарын цалингийнхаа 30% нь 240 мянган төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг байна тийм ээ. За одоо бичлэгээ өчье. 240 мянган 30%. Тэгвэл сарын хний чимгээгийн цалингийн одоо 100% нь хэдэн төгрөг вэ гэсэн үг байна тийм үү? За нөгөө пропорцороо зохиож болно. За харъя. За одоо эндээсээ захын гишүүд нь мэдэгдэж байна тийм ээ. Тэгвэл захын гишүүдээ үржүүлээд дунд гишүүнтэй хуваагаад өгчихнө. Тэгвэл 800 мянган төгрөгийн цалинтай ах нь чимгээ тийм ээ. За дараагийн бодлого. Туяа бээлийн оёх төлөвлөгөөгөө 25%-аар давуулан биелүүлж 700 бээлийн ойсон байна. Бол хэдэн бээлийн илүү ойсон бэ? За давуулан биелүүлэн гэхээр мэдээ 100-аас илүү гаргасан гэсэн үг байна тийм үү? За тэгэхээр эхлээд бичлэгээ. Бээлийн 700 ойсон. Энэ нь болохоор 100% ойхоос 25%-ийг давуулан биелүүлсэн юм чинь 125%-ийг ойсон гэсэн үг бээлийн. За тэгвэл хэдэн бээлийн тэгвэл 100% юм бэ гэсэн үг байна. Хэдэн бээлийн 100%. Тэгжээч нөгөө илүү ойсон бээлийн олно гэсэн үг тийм үү? За тэгвэл эндээс пропорц ахаа зохиож болно тийм ээ. За одоо эндээсээ захын гишүүд нь бас мэдэгдэж байна тийм үү? Дунд гишүүд нь мэдэгдэхгүй байгаа учраас захын гишүүдээ үржүүлж өгнө. За энийгээ дунд гишүүндээ хувааж игвэл 560 бээлийн 100% юм байна. Тэгвэл нийт бээлийн маань хэдвүлээ 700 ойцсон байгаа ш. Тэрнээсээ 100% хасаад өгөх юм бол 140 бээлийн илүү ойсон байх нь. Тэгвэл энэ 140 бээлийн гэдэг маань 25% гэсэн үг байна тийм үү? За дараагийн бодлого. Батыг 300 м2 талбайд жимсний мод суулгасан. Цэцэрганы мод нь 60%, алюминий мод нь 25%, үрлийн мод нь 15% тарьсан бол тус бүр одоо ямар хэмжээнд тарьсан бэ гэсэн үг байна. За тэгвэл эндээс эхлээд бичлэгээ. Батыг 100% нь 3000 м2 тийм үү? 100% нь 3000 м2. Тэгвэл эндээс зөвхөн эхлээд цэцэрганыхаа олъё. Цэцэрганыхаа. Тэгвэл цэцэрга нь 60% юм бол хэдэн метр квадрат энэ 3000-ын 60% нь цэцэрга юм бол 3000-ын хэдэн метр квадрат вэ гэсэн үг байна тийм үү?
За энийг олохын тулд бас пропорцоо зохиоч тийм ээ. За эндээсээ дундх гишүүд мэдэгдэж байгаа учраас үржүүлээд захын гишүүндээ хуваагаад өгчнө. Тэгвэл цацраг нь 1800 м²-аар толсон юм байна. За тэгвэл яг энэ аргаараа алюминий мод олчихно. Талбай нь 100% нь 3000 юм бол 25% нь хэд вэ гэд. За нөгөө пропорцоо зохиогоод за өөрийнхөө аль хэлбэр аргаараа зохиогоорой. За эндээсээ дундх гишүүд мэдэгдэж байгаа учраас үржүүлээд захын гишүүндээ хуваагаад өгчнө. 750 м², алюминий мод сулгасан юм. Үрлийн мод олоод өгнө. За нөгөөтгөө аргаараа яг адилхан тийм ээ пропорцоо зохиогоод за эндээсээ дундх гишүүд мэдэгдэж байгаа учраас үржүүлээд захын гишүүндээ хуваагаад өгчнө. 450 м², үрлийн мод сулгасан юм байна. м²-т тийм үү? За тэгвэл бодолтой шалгая. Тэгвэл алюминий мод нь 750 м², үрлийн мод нь 450 м, цацраг нь 1800 м². За эднийгээ бүгдийг хуваачих юм бол нөгөө бүх нийт талбай маань гараад ирж байна тийм үү? За тэгвэл ингэж шалгаж болох нэ хөөе. Сургагч хийхээ 124 дугаар хуудас бодлого бодоод багштай хэлхийгээрэй. За бодохдоо пропорц ашиглан маш хурдан аргаар анхааралтай ойлгож бодоорой. За тэгээ гараа хариуцахад дасгал хөтөлбөөнөө сайн хийгээрэй.